За тэгэхээр манай улсын маань экспортлдог гол нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнүүд, дэр соёлын бүтээгдэхүүнүүдийн хувьд дэлхийн зах зээл дээр хүн бол нэлээдгүй хэмжээгээр уналт бол бий болж байгаа. За энээсээ шалтгаалаад валютын урсгалд бол бас их томоохон нөлөөллийг бол үзүүлж байгаа. Би зүгээр энэ дээр тань дээр ганцхан жишээ хэлчихье гэж ингэж бодож байгаа. Ер нь бол нодлонгийн өмнөх одоо мөн үетэй харьцуулах юм бол өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол манай улсын хэмжээнд нэг сая 608.3 мянган баррел нефт экспортлоод 157.6 сая доллар бол Монгол улсад орж ирсэн байгаа. Тэгвэл өнгөрсөн одоо энэ оны энэ мөн үетэй одоо энэ хугацаанд бол сая 921.2 мянган баррел нефт экспортлсон мөртлөө 91.8 сая доллар бол орж байгаа. Энэ маань үндсэндээ бараг нийт энэ экспортын маань бүтээгдэхүүний үн бол 60 орчим хувиар унтсан байгаа харуулж байгаа. Тэгэхээр хэдийгээр манай одоо уул уурхайн компаниудын хувьд бол бас бие хэмжээгээ тодорхой хэмжээнд нэмэгдүүлээд байгаа ч гэсэн яг бодит орлогын хувьд бол нэлээд одоо юм доогуур орлого бол орж ирж байгаа. За энэтэйгээ холбоотойгоор бас төсвийн орлогын төлөвлөгөө бол нэлээд төв хэмжээгээр одоо том хэмжээний тасалдлыг бол бий болгож байна. За нефтэн бүтээгдэхүүний хувьд бол бид нар 284 одоо тэрбум төгрөгийг оруулахаар уг нь бол төлөвлөсөн байгаа. Энэ жилийн одоо төлөвлөгөө. Тэгвэл энэ бол нэлээд хэмжээгээр бол тасрах юм хандлагатай байна. Эхний одоо удирдлагын байдлаар бол 81 тэрбум төгрөг орохоос 30 тэрбум төгрөгийн бол орлого улсын төсөвд орсон байж байгаа. Цаашдаа бол бид бас энэ бол яг энэ хэвээрээ үргэлжлэх юм бол 135 орчим тэрбум төгрөгөөр нийт одоо жилийн төлөвлөгөөнөөс бол нефтийн бүтээгдэхүүний орлогын төлөвлөгөө бол тасрахаар юм төлөвтэй байгаа учраас бол цаашдаа бас тодтол хийсэн тохиолдолд энэ асуудлыг бол эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна. За нефтийн бүтээгдэхүүнээс авж байгаа роялтигийн татврын хувьд бол 12% авж байгаа. 12%. За баярлалаа. Зэрэгч.